Сайн байцгаана уу? За, өмнөх дугаараараа Чингис хаан монголчуудад зогсолтгүй урагшлах хүчийг өгсөн Монгол адуу нэртэй ярилцлагаас орчуулж оруулсан маань үзэгчдэд нэлээд хүрч үргэлжлүүлэн орчуулах хүсэлт ихээр тавьсан учраас ютубер Lex Fridman-ы антрополог, хүн судлалын эрдэмтэн профессор Jack Weatherfordтой хийсэн ярилцлагаас үргэлжлүүлэн төвөрлөн орчуулж та бүхэндээ хүргэх гэж байна. За, ярилцаж байгаа хоёрыг маш хурдхан товчхон танилцуулахад энэ залууг Lex Fridman гэдэг сэдвт баригдахгүй маш өргөн хүрээнд тухайн салбарын мундаг хүмүүстэй ярилцдаг. Бараг 5 сая сабскрайбертай ийм ютубер залуу байгаа. IT шинжлэх ухааны чиглэлийн мэргэжилтэй ийм залуу байдаг юм а. Түүний Jack Weatherfordтой ярилцсан 4 цаг 30 минутын Чингис хаан ба Монголын эзэнт гүрэн гэсэн подкаст байдаг. За, Jack Weatherford гойг бол монголчууд маань ер нь сайн мэддэг болцоосон байхаа. Америкийн нэгдсэн улсын антрополог, хүн судлалын профессор энэ эрдэмтний бичсэн олон ном зохиолын цөөнгүй хэсгийг монголчуудын аж амьдрал, ахуй соёл, Чингис хаан, Монголын эзэнт гүрний тухай сэдвүүд эзэлдэг. 2004 онд бичсэн Өнөөгийн ертөнцийг үндэслэгч Эзэн Чингис хаан гэдэг номороо дэлхийн дийлэнх улсуудын Чингис хааныг харгас хэрцгий маш муу нэгнээр игдүүцэн дурсдаг хэвшмэл буруу ойлголтыг өөрчилсөн гэж үздэг. 2022 онд Чингис хаан одон хүрсэн бөгөөд уг одонг авсан анхны гадаад улсын иргэн юм байна. Та subscribe дарж амжаагүй байгаа бол яг одоо дарж суугийг маань дэмжээрэй. Лайк, шеэр хийж, комент үлдээгч бас сайн дэмжлэг болдог шүү. За, ингээд ярилцлага руугаа оръё. Another part was the protection of envoys. He said every envoy, every ambassador, every messenger is protected from arrest, from torture. Монголчуудын гаргаж ирсэн бас нэг чухал зүйл нь элчийг хамгаалах тухай байсан юм. Чингис хаан хэлэхдээ ямар ч элч төлөөлөгч элчин сайдыг барьж авах, шийтгэн тамлах, цаазалж болохгүй. Хэрвээ манай нэг л элчийг цаазалвал бид та нарыг ертөнцийн хөрснөөс арчиж хайнаа гэж маш ойлгомжтой зарлиг гаргасан байжээ. 1240 онд болсон одоогийн Украин улсын Киев хотын сүрэл бол энэ зарлиг зөрчигдсөний үр дагавар байсан юм л да. Энэ үе бол Чингис хааны дараах үе болох түүний хүү Согтуу толгой очтой Өгөөдөө хаан хаанчилж байсан үе. Өгөөдөө хааны их цэргийг миний дуртай дэлхийн түүхэн дэх хамгийн агуу жанжин Сүбэдэ Баатар удирдах Киев хотод ирсэн юм. Хэрвээ Чингис хааныг төр улс орныг зохион байгуулагч хүч байсан гэж үзвэл харин цэргийн тал дээр яг тэр хүч нь Сүбэдэ Баатар байсан гэж би харддаг. Сүбэдэ цэргийн бүхий стратеги зохион байгуулалтыг гартан хийдэг хүн байсан юм. Сүбэдэ Киевт ирээд нэг элчийг илгээсэн нь эмэгтэй хүн байж л дээ. Барууны зарим их сурвалжид бичснээр бол түүнийг Чингис хааны охин байсан гэж тэмдэглэсэн сурвалжтай таарч байсан. Мэдээж нотлогдоогүй. Бийж бас сайн итгэдэггүй. Гэхдээ магадгүй хааны хамаатан сурвалжид эмэгтэй байсан ч байж болох юм. Барууны ном шастерт түүнийг зарим нь охин гэж, зарим нь шулан байсан гэж бичиж үлдээсэн. Киев хотынхан түүнийг шулам гэж үзээд цаазалсан юм. Ингээд л бүх юм буруугаараа эргэж байгаа юм. Элчийг цаазалсан энэ маш тэнэг шийдвэрийнх нь хариуд монголчууд Киев хотыг бүрэн сүйтгэж устгасан байдаг. Тэгэхээр элч гэдэг нь дипломат харилцааны гол холбоо тогтоогч, хоёр улсын харилцах арга хэрэгсэл. Хэрвээ та энэ холбоо тогтоогч элч төлөөлөгчийг устгавал эсвэл үл хүндэтгэвэл энэ нь элч илгээсэн улсыг доромжилж байгаа дайсгансан дохио болдог. Элч илгээвэл түүнийг хүндэтгэх ёстой, тийм үү? Тэгэлгүй яах вэ? Өнөөгийн орчин үеийн дэлхийд бид олон сайхан үзэл санааг хүлээн зөвшөөрдөгч бодит амьдрал дээр хэрэгжүүлдэггүй. Бид дипломат эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг. Гэвч жил бүр дэлхийд даяар олон элч, дипломат, төлөөлөгч хүмүүс алагддаг. Бид эмэгтэйчүүдийн эрх тэгш байдлыг хүлээн зөвшөөрдөг. Гэвч өнөөдөр олон газар эмэгтэйчүүд боолчлогдсон хэвээрээ л байна. Бид шашны эрх чөлөөг хүлээн зөвшөөрдөг. Гэвч тэр шашин буруу, манайх зөв гэж ялгуурладаг. Миний номондоо хэлэх гэсэн санаа бол өнөөгийн бид нар зөв зүйлийг хүлээн зөвшөөрдөг боловч бодитоор нь хэрэгжүүлж чадахгүй байна. Харин Чингис хаан өөрийн эзэнт гүрний хүрээнд энэ бүхнийг
бодитоор хэрэгжүүлж, даган мөрдүүлж чадсан билээ. Empire in his time. He achieved those. What lessons, can you take from that's applicable to modern warfare? Тэгвэл 13 дугаар зууны дайн тулаанаас өнөө цагийн дайн ямар сургамж авч болох вэ? Mongols took Iraq. Миний бодлоор маш хэрэгтэй сургамжуудыг авч болно. They held it. Монголчууд Иракийг эзлээд дараа нь Багдад хотыг эзэлж өөрийн хяналтанд байлгаж чадсан. Харин Америкчууд монголчуудын стратегийг яг эсрэгээр нь хийсэн. Монголчуудын стратеги бол нэгдүгээрт хөдөө орон нутгийг эзэлнэ. Хөдөө нутгийг эзэлж хотыг тижээж тэтгдэг газрыг хяналтандаа авна. Хот орон нутгаас ирэх хангамжгүйгээр амьдрах боломжгүй. Тэгээд дараа нь хотыг бүслэн хотоос хөдөөнөөс хот руу орох бүх холбоосыг тасалдаг. Энэ бол монголчуудын хэрэгэлдэг их түгээмэл арга. Ийм аргаар олон хотуудыг дайлж эзэлж байсан. Заримдаа бүр 2 жилийн өмнөөс мордо бэлчээр гаргахын тулд нутгийг цэвэрлэж, суурин газрыг нүүлгэх гэх мэт ажиллаж хийдэг байв. Эхлээд жижиг хот суурин, дараа нь дундаж хот, тосхон, хамгийн сүүлд том хотыг эзэлж авдаг байжээ. Америкчуудын стратеги болохоор Багдадыг шууд тал талаас нь бөмбөгдөж шоконд оруулна. Нийслэл хот Багдадыг нь эзэлбэл улс орон бүхлээрээ унах болно гэж бодсон. Тэгээд хотыг бөмбөгдөж дараа нь дайрч ороод жижиг ногоон бүс дотроо хавчигдаад үлдсэн. Ирак дайчид нь ялагдахаараа хөдөө орон нутаг руугаа гарч цугтаагаад эргэж ирж байлдаад тулалдаан огт дуусахгүй үргэлжилсээр Америкчууд дэлхийн хамгийн хүчтэй айрамтай хэрнээл хизээж Иракийг бүрэн эзэлж чадаагүй. Энэ стратегийг дэлхийн 2 дугаар дайнд Европт ч бас ашигласан. Учир нь тэр үеийн үйлдвэрүүд хотуудад төвлөрсөн байсан. Харин хөдөө орон нутаг бол хоол хүнс, усны их үүсвэр байдаг. Монголчууд үүнийг маш сайн ойлгодог байсан. Хэрвээ чи хотын ундны ус, хоол хүнсийг тасалж чадвал хот чамд нэг худалгүй бууж өгнө. Энэ бол монголчуудын тактик. Америкчууд Германыг эзлэхдээ хэрэгжүүлсэн энэ Европын стратегийг Ирак, Вьетнам, Хойд Солонгос, Камбож, Лаос, Сир зэрэг улсуудад туршсан боловч бүтлгүүцсэн гэж би харддаг. Миний мэдих амжилт олсон цорын ганц газар нь Ертөөл Гренада гэж би боддог. Жижиг арал хэдэн цагийн дотор л бөмбөгдүүлээд сүрээд дууссан. Бусад газар Америкчууд бид үргэлж хөөгдөж гарсан, ялагдсан. Үнэхээр ичмээр. Америкчууд Камбожийн дээрээс Германд хаяснаас олон бөмбөг унгасан гэдгийг сонсоод итгэхэд бэрх байгаа биз. Герман улс хотуудаа сүйдүүлээд бууж өгсөн. Дрезден, Франкфурт, Würzburg, Берлин гэх мэт. Харин Камбожийг хичнээн бөмбөгдөж, хичнээн химийн бодис хэрэгэлсэн ч хүмүүс хөдөө орон нутаг руугаа тараад нуугдчихдаг. Сул дорой гэж бодсон Камбожийг эзэлж ялалт байгуулж чадаагүй. Америкийн ашигласан химийн зэвсгийн хор нөлөөгөөс болоод Камбожийн зүүн нутгаар одоо хүртэл шууж иргэдэггүй газар байдаг. Бид үүнийг хүлээн зөвшөөрөхийг хүсдэггүй. Нуун дарагдуулдаг. Гэтэл бодит байдал ийм л байна. Афганистан руу бид юу ярьж орсон байдаг билээ? Терроризмтэй тэмцэн, ардчлал тогтооно, эмэгтэйчүүдийг чөлөөлнө. Энэ бол ёстой цэвэр солиорл. Эцэст нь бид зөндөө хүмүүсийг алсан. Бид химийн зэвсгээс эхлээд янз бүрийн зэвсэг ашиглаж Вьетнам, Лаос, Камбожид маш олон хүнийг хөнөөсөн. Зөвхөн тэднийг ч биш, өөрсдийнхөө Америк цэргүүдийг ч олноор нь хөнөөсөн. Жишээ нь миний аав тэдний нэг. Цэргээс халагдаж ирээд Agent Orange гэдэг өвчнөөр нас барсан. Засгийн газраас тэр тулалдаж байхдаа үхээгүй штэ. Бид түүнийг санаатаагаар хордуулж алаагүйгээд огт тоогоогүй. Орчин үеийн дайн тулаа маш хэрцгий. Хүнлэг зүйл юу ч байхгүй. Зүгээр л нуун дарагдуулж маш сайн үгүйсгэж чаддаг л болсон. And we just paper over it sometimes, you know. Can you explain Agent Orange? Та тэр Agent Orange гэдэг өвчний талаар дэлгэрүүлээч. Оймод бүх ургамал, ногоон байгууламжийг устгах зорилттой химийн бодис. Энийг бас их хүмүүнлэг арга ч гэсэн. Энэ химийн бодисоор ширэнгэн ойн ургамлыг үгүй хийснээр дайсны айрам нуугдаж нүүдлэх газаргүй болно. Хоол хүнсгүй болно. Хангалтгүй болно гэж тооцсон. Нөгөө мундаг Америкийн стратеги ийм л байлаа.
Энэ бол Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Хенри Киссинжерийн санаа байсан. Нобелийн шагналтан гээд байгаа шүү. Тэр одоо байх ёстой газар Тамдаа байгаа. Вьетнам, Лаос, Камбожид хийсэн үйлийнхэн төлөө Там бол түүнд яг тохирсон газар. Тэнд болсон бөмбөгдөлтүүд үнэхээр аимшигтай байсан. Agent Orange гэх химийг хэрэглэснээр хөрс ургамал дээр дефляц явагдсан. Өөрөөр хэлбэл ургамал ургахгүй, ургац бүрэн сүйтгэгдсэн. Ингээд хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж, Камбожийн хувьд бүр шууд өлсгөлөнгөөр олон хүн өөд болсон. Ан амьтад хүртэл үхсэн. Өнөөдөр хүртэл гаж буруу эд эрхтэнтэй хүүхдүүд мэндэлсээр байна. Олон мянган Америк зэргүүд дайны талбарт биш хэдий ч армиас халагдсны дараа энэ өвчнөөр удаан шаналсаар дээр нэмээд гэр бүлээ давхар зовоож нас барцгаасан. Бид ийм л зүйлийг өөрсдийнхөө иргэдэд хийсэн. Тэгэхээр өнөө үед болж байгаа дайн өнгөрсөн 13 дугаар зууны үеэс илүү хүнлэг болсон гэж бодохгүй байна. Харин ч илүү харигс болсон байх. Зүгээр л нуун дарагдуулахад илүү амар болсон. Тиймээс л хүмүүс дайныг там гэж нэрлэдэг байх нь ямар ч тайлбар өгсөн, ямар ч ялалт ярьсан эцсийн дүндээ бүх тал хохирч үлддэг. Тийм шүү. Би дайныг эсэргүүцэгч, инх тайвны төлөө тэмцэгч биш л дээ. Зарим үед дайн зайлшгүй байхыг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ аль болох хяналттай байх ёстой. Миний зорилго бол Чингис хааны үед байсан дайн тулааны үед гардаг харгас явдлыг зөвтгөх биш. Харин тэдгэрийг өнөөдрийн дэлхийн бодит байдалтай харьцуулж зөвөөр үнэлж дүгнэх юм.